Хэлний гар юм ааш. Битэр маачлалцсан хэвээр. Та нэг хөлс суглуулах гэж боо юм болж байна. Хараа цаашооны. Энэ дөрөв гоё юм. Лавандер. Надад яасан ч хөөх юм битээ. Энэ лавандрууд ямар гоё юм. Өмөрн ч гэсэн гоё юм. Хувцас янзлж байгаа сайн юм болоод зүгээд идэх шиг юм боллоо. Яагаад энэ ингэж бус хүмүүст бус тогтоодод амар гоё зохиод дээрнээс надаа ингэж яг төрсөн хүн шиг л харагдаад байт юм бол тэр гоё юм гоё шүгэр мөгөр өгтөд л гоё зөгтөг. Сая хувцас жоохон янзлжлаа. Бас янзлж бүрэн дууссангүй. Одоо гутал мотлоо бас янзлна. Гэсэн чарам манай охин уйлжлаа. Тэгээ би сүүг нь зүгээр тэгээд очоод тавиад өгчлөө. Одоо ямарчсан сүүг нь өгөх тунд тодлоо. За. Авиртаа минь залуу халуунаас. Өнөөдөр хүүхд унтаж өгдөг. Одоо шөнийн 12 болж байна. Тэгээд сая л нэг юм унтлаа. Гадаа гарч ирлээ юм унтлаа шүү дээ. Ямар ч гэсэн нэг хэмжээний 30 минут болоод гүн найранд нь оруулснаа дараал гэрт оруулаа та. Намайг ч сүнх үнэндээ л чангалж шүү. Ийм хоёр ном уншиж байгаа.
Тэгээ энэ бол дуусгацгаа. Энэ болохоор үлзий төгсөн харин сүмстэр үсэ. Тэгээд энэ бүр үнэхээр гоё зохиол хэлээ. Тэгээ би энэ зохиолоос кино хийгдээсэ гэж бодсон. Кино хийгдүүлэх гоё болох юм шиг санагдсан. Тэгээд энэ бол амар сонирхолтойсэн. Би ер нь бол яг хүүхдээ хажуур 2 хоногт уншаад дуусгацсан. Уг нь амар хайрлж уншмаар байсан ч гэсэндээ тэгээд ерөөсөлж тагсан. Тэгээд одоо энийг эхлүүлсэн байгаа. Ямаас амар сонирхолтой байгаа. Тэгээд хүүхдээ жоор ном унших гэхдээ угаасаа жоохон хэцүү. Яг ингээд хөглөрөөд уншиж л уйлж мөлөх юм уу тэгэл. За тэгээд ямар тач одоо энэ нэг жоохон цаг гарсан дээр жаа дээр нэг уншаа тийм. Тэгээ энэс амар сонирхолтой байгаа. Ойр дэм уран зохиолын ном уншаагүй тэгээд уншсан ч бүр амар гоё ялээ. Тэгээд таад гоё санал болох өөр гоё уран зохиолын ном байвал бичээрээ. Тэгээд би одоо бас өөр гоё уран зохиолын номнууд уншмаар байгаа. Яа тийм байна. Шүн юу хийдэг вэ гинэ? Шүн Аричка юу хийдэг? Харъя да. Унтдаг гэж ч миний охин сайн унтдаг те. Яа гэд унтж штт. Гэд унтдаг те чи. Мондаг унтдаг те. Тийм биш те. Мондагаас мондаг унтдаг те. Яа ингэ. Салхитай өдөр юу хийх вэ гэж. Салхитай өдөр юу хийх харах вэ? Цаасан шуун нисэх юм шүү дээ. Вау. Аричка цаасан шуун нисэх юм уу чи? Тэгээ бас ингээд савлуур дээр тоглодог гинэ. Тэгээд уулгадаг гэж слайдер гусураар гэж болгодог. Хоёул одоо ямар ч англи үг ашиглахгүй шүү. За зөвхөн монголоор ярих шүү мэдөө. За тэгээд дараагийн хуудсанд юу вэ? Нохоо биш тартаа. Танагагийн тартаа нохоо. Загас байна. Туулаа. Хөөхөн туулаа, чамшиг хөөхөн туулаа биш үү? Яах юм шиг үлдэх юм биш үү? За тэгээд мяу гэж чинь яа. Мяу гэж. Үргэлж намайг хэлнэ. Чамшиг үлдэх юм аа. За ингээд энэ морных нь ээж нэс. Энэ бэби хүүхэд нэс. Энэ ээж нэс. За одоо эхлэе дээ. За Монголын тоглолт одоо эхлэх гэж байна. Би тэгээд өнгө сая охиноо унтуулчаад 50 үзгээд яг цагт нь тааруулаад унтуулчихлаа. Тэгээд явж одоо эхлэх гэж байна. Амар догтлж байна. Амар сэтгэл хөдлөж байна. Тэгээ явж сатаа үзье. Нэм тоглолт үзэж байхдаа гоё снак гэдэр бэлдээд биер мэр угаат ч юм уу тэгмээр байсан боловч би яг дэглэмтэй байгаа учраас юм зүгээр гацтай асуулаа. Болохоор тэг калоритай. Тэгээд хүүтэн өдөр амар халуун өдөр байна. Учраас амжсан нэг авгаад тэгээд тоглолт авцсан. Амжсан нэгдүгээр үед туслаа. Манай хүүхд унтж байгаа болохоор амар баяр хайрч байгаа шүү. Тэгсээ бүр амар амар гоё тоглолт боллоо. Тэгээд би нэг юм гайхаад ах юм. Тэр чи одоо ер нь бол аягүй жоох хүүхдүүд шүү дээ. Тэрийн сэтгэл зүй бүр яагаад ийм амар тайван байна. Ямар амар мундаг сэтгэл зүйтэй юм бэ гэж би бодож байна. Ерөөсө хожсон ч хожигдсон ч бүр ингээд яг л нэг янзаараа. Тэгээ ийм амар том зэрэгтэй. Тэгээд ийм амар дэлхийн тэмцээнд бүр яаж ийм сэтгэл зүйтэй яаж ийм гоё дээ.
Мундаг байна мундаг. Үнэхээр хэлэх үг алга. За тэтгэх хөргөлөлөд үзье. Эсэхүү би. Яах юм? Юм байна. Юу байгаад байна?